За электроникийн хичээл үзэх гэж байна. За бидний эргэн тойронд хөгжил дэвшил маш өндөр хөгжсөн. Одоо бүх зүйлс бол автоматжуулагдсан. Маш өндөр технологиор ажиллаж байгаа. За тэгэхээр үүний гол амин сүнс нь электроник. Электроник гэдэг үг нь өөрөө электроник удирдахгүй гэсэн үг. За тэгэхээр электроник удирдан жолоодож гүйдэл, хүчтлийн, далайц, давтамж, фаз гээд физик хэмжигдэхүүнүүдээр ашиглан бид нар мэдээллийг боловсруулж ямар нэгэн хүнд хэрэгтэй үйлдэл гүйцэтгэдэг төхөөрөмжүүдийг бий болгосон. За тэгэхээр энэ төхөөрөмжүүдийг бий болгодог системийг электрон систем гэж байна. За жишээлбэл онгоц нислээ. Тэгэхээр онгоц нисэхэд энэ чинь ямар электрон системүүд байгаа юм болоо гэж. За электрон систем маань үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрх нь мэдрэгч, хоёрдугаарх нь боловсруулах буюу тооцоолох, гуравдугаарх нь гаралт. За тэгэхээр онгоц маань одоо ямар даралтанд, ямар өндөрт, ямар температурт нисэж байгаагаа мэдрэгчийн тусламжтайгаар мэдчихэдэг. Түүндээ тохируулаад тэр мэдээллийг аваад нисэгч болон онгоцонд өөрт нь тооцоолагч систем ажиллаж байгаа. За ингээд хариу үйлдэл хийдэг гэсэн үг. Хариу үйлдэл яд байх нь хийдэг. Жишээлбэл сая автомат удирдлагатай онгоц байсан. Жолооч байгаагүй гэж бод. За тэгвэл мэдрэгчүүдээр мэдээлэл хүлээж аваад боловсруулад хаашаа яаж, ямар өндөрт яаж нисэхээ тооцоолно гэсэн үг. За ингээд шинэ хичээлийн маань нэрвүүлээ электрон систем. За энд услагааны автомат систем харагдаж байна. За тэгэхээр энд яасан бэ гэсэн чинь мэдрэгчийн тусламжтайгаар хөрсөн дэх чийг, дулаан, усыг хэмжиж өгөөд түүний үндсэн дээр боловсруулалт хийгдээд услах нь хизээ услах юм, услахгүй мó гэдэг юм. За ийм мэдрэгч. За мэдрэгч гэж юу юм бэ? За мэдрэгч гэдэг нь физик хэмжигдэхүүнүүдийг ашиглаад одоо биднэрт хүнд эсвэл тухайн төхөөрөмжөнд одоо сая автомат онгоцонд зориулагдсан түүнийг ойлгодог хэмжигдэхүүн буюу дохио сигнал болгон хувиргадаг төхөөрөмжийг л мэдрэгч гэдэг. За мэдрэгчдийг бол бид нар өдөр тутамдаа хэрэгжилж идэг. За жишээлбэл цахилгаан шатанд ороод товч дарахад цахилгаан шат маань дээшээ явна, доошоо явна. За цахилгаан шатыг жишээлбэл одоо 5 давхурт дуудахдаа би доошоо явах гэж байгаа шүү, дээшээ явах гэж байгаа шүү гэдэг дохиогоо өгчөж цахилгаан шат маань тэр командаар явдаг гэсэн үг. Гэх жишээний. За дээрэс нь яг нь одоо гараараа дохиход юм уу хүрэхэд асдаг гэрэл байж болно гэх мэтлэнгийн бидний эргэн тойронд өдөр тутмын бид нар мэдрэгчдийг ашиглаж байдаг. За одоо бүх төрлийн роботууд орж ирж байна. За ангаах ухаан, техник технологид, за сансар судлал, одоо машин тоног төхөөрөмж, үйлдвэрлэл гэд бидний эргэн тойронд бүхий л зүйлсд одоо энэ мэдрэгчийн одоо програмуудыг өргөн дэлгэр ашиглаж байна. За мэдрэгч IR сенсор. За энд яасан гэхээр IR гэдэг маань инфраред гэсэн үг. Инфраред. За хит улаан туяа мэдэрдэг мэдрэгч. За саунд сенсор дуу аваа мэдэрдэг мэдрэгч. За ийм хэлбэр дүрстэй байдаг байна. За температур мэдрэгч. За ийм утсан хэлбэртэй байж болж байна. Ийм электроникийн төхөөрөмж хэлбэртэй байж болж байна. За үндсэн 3 мэдрэгчийн төрөл байна. Энэ мэдрэгчүүдийг бүхий л зүйлсд IR сенсор ашиглаж одоо зай мэдэрдэг робот хийх юм уу? Хар зураас дагагч робот хийж болж байна. За дуу мэдрэгч ашиглаад жишээлбэл дуу таниад хөдөлгөөн команд биелүүлдэг байж болж байна.
За термометр ашиглаад одоо дулаанаас шалтгаалаад халуун хүтнийг тохируулдаг байж болж байна. За одоо энэ видеог үзээд ер нь мэдрэгчийн цаад үндсэн зарчим нь яаж ажилладаг болохыг бид нар энгийн өмнө нь мэддэг цахилгаан хэлхийг ашиглаж ойлгож авнаа. За электрон хэлхэнүүдийн хамгийн энгийнх болох бидний урд өмнө мэддэг цов олон зэрэгцээ холболт дээр хэдүүлээ туршилтаа хийж үзье. За 3 эсэргүүцлийг цов олгоцсон байг гэж үзье. 3 эсэргүүцлийг цов олгоцсон. За 2 батарейтай. За тэгэхээр бидний дамжуулагч утас. За ингээд дамжуулагч утсаар хэлхээ битүү холбогдсныг харж байна. Хийсэн дээрээ хэдүүлээ вольтметрээр хэлхэнд яаж холбогддог вэ хүмүүстээ? Вольтметрийг хэлхэнд зэрэгцээ холбогддог тийм ээ. За зэрэгцээ холбосон чинь 6 вольт гэж гарч байна. Энэ эсэргүүцэл дээр хэд гэж гарч байна? 6 гэж гарч байна. За 3 эсэргүүцлийг хамт үзье. 18 гэж гарч байна. 3 эсэргүүцэл хамтдаа бол 18. За нэгээрээ бол 6. 2-оор 12. Дангаараа 6. 2-оор 12. Дангаараа 6. За нийлээд. За тэгвэл батарейныхыг үзье. За батарейны хүчтэй хэд байна вэ гэж. Батарейных мөн 18 байна хүмүүстээ. За тэгвэл батарейн дээр унж байгаа хүчтэй нэг батарейны 9 юм байна. 2 батарей болохоор 18 вольт хүчтэйтэй байгаа. 18 вольт хүчтлийг нааш анхаараа хүмүүстээ 6. За 3 ижлэх эсэргүүцэл байгаа учраас нэг эсэргүүцэл дээр 6 вольт нийлээд 3 6 18 вольтын хүчтэй. За тэгэхээр энэ хэлхээ юу гэсэн үг вэ гэхээр хүчтэл хуваарлагч буюу хүчтэл хуваагч хэлхээ багт. Хүчтэл хуваагч хэлхээ. За дараагийнхаа хэлхийг үзье. За дараагийн хэлхий маань ямар хэлхий вэ нөхдөөтэй? Зэрэгцээ хэлхий байна тийм ээ. За одоо анхаарал таараа хүмүүстээ. За энд хэлхээ битүүрчлээ. За саяных шиг батарейны маань хүчтэй хэд байна вэ үзье. За мэдээж 2 батарей байгаа учраас 18 вольт байна. За тэгвэл хэлхэнд вольтметр ямар холбогддог вэ? Зэрэгцээ холбох ёстой. За тэгэхээр энэ эсэргүүцэл дээр авч холбож үзье. 18. Дараагийнхт нь холбож үзье. 18. За дараагийнхт нь холбож үзье. 18. За тэгэхээр сая бидний хувьд бол цуваа байх үед болохоор хүчтэл хуваарлагдчихсэн. Зэрэгцээ үед хүчтэл хуваарлагдаж байна уу? Хуваарлагдахгүй. Тэгэхээр энд яаж юм бэ гэхээр энд нэг хэлхээ байгаа гэж үзнэ. Энд 2 хэлхээ байна гэж үзнэ. Энд 3 хэлхээ байна гэж үзнэ. Тэр 3 хэлхээ зэрэгцээд ажиллаж байгаа гэж үзнэ. За тэгвэл энэ үед хэдүүлээ амперметр шалгаж үзье. Амперметр холбож үзье. За амперметрийг хэлхэнд яаж холбох вэ хүмүүстээ? Ямагт цуваа холбох ёстой. Ямагт ямар холбоно гэж байна? Цуваа холбоно. 5.4 ампер зааж байна. Хэд зааж байна гэхээр 5.4 ампер зааж байна. За тэгвэл
1.8, 1.8, 1.8. Гэтэл энэ ч яасан бэ гэхээр 5.4. За тэгэхээр анхааралтай хараараа хүүхдүүдээ энд яасан бэ гэхээр гүйдэл нь бол хуваарлж өгсөн байна. Харин хүчтэл яасан хуваарлагдаг. За тэгэхээр энэ гүйдэл хүчлийг өөрчилдөг энэ шинж чанарыг ашиглаад физикт зарим нэг электрон төхөөрөмжүүдийг хийдэг. Жишээлбэл бид нар спикер дээр дуу чангалагчийг мэднэ тийм үү? За дуу чангалагч гэдэг бол потенциометр буюу энэ гүйдлийг ихсгэх багасгах замаар дууг өөрчилдөг. Дууны чангасуулыг өөрчилдөг ийм электрон төхөөрөмж ахны. За тэгэхээр электрон системд хамгийн гол нь яасан гэхээр мэдрэгч. Тэгвэл юуг мэдэрч байгаа юм гэхээр энэ чинь юуг мэдрэх юм бэ? Гүйдлийн хүчийг мэдэрч болох юм байна. Эсвэл хүчлийг мэдрэх юм байна. Тэгээ бидэрт ойлгомжтой буюу дууг ихсгэж багасгахад ашиглаж өөрчилдөг байна. За тэгэхээр сая үзсэн видеог ашиглаад энэ хэлхийг саараараа нэг эсэргүүцэл дээр бол 6 вольт. Энэ ч бүх хүчтэл нь бол 18 вольт байгаа. За гэтэл 2 эсэргүүцэл болчоор 12 вольт. 3 эсэргүүцэл болчоор 18 вольт байгаа. За тэгвэл бидний спикер дээр байдаг ийм жижигхэн төхөөрөмжүүдийг мэднэ тийм ээ. За тэгвэл энийг потенциометр гэж нэрлэдэг. Потенциометр маань ямар үүрэгтэй вэ гэхээр дуу чангалах, суллах үүрэгтэй хүүхдүүд мэдж байгаа. За тэгвэл энэний дотор бүтцэн ямар байд юм бэ гэхээр сая энэ эргүүлж байгаа хэсэг нь бол энэ тарагдж байна. За энэ сайн ажиглаад харин яг энэ дотор энэ цилиндр хэлбэр дотор юу байгаа вэ гэхээр энэ харна бидний дээдлийн хэлхээгээр бол 3 эсэргүүцэл цуу барилдсан юм шиг байгаа л гэсэн үг. За тэгэнгүүт энэ эргүүлэхээр энэ цагаан төхөөрөмж маань хоёр тишээ хөдлөнө. За тэгэхээр ингэх юм бол дууга багасгах нь, ийшээ хөдлөх юм бол дууга ихсгэх нь. Дууга ихсгэх нь гэхээр эсэргүүцэл багасч чинь гэсэн үг. Эсэргүүцэл багасч байгаа учраас дуу ихсэж байна. За эсэргүүцэл багасхын тулд дуу ихсэхийн тулд өөр юу өөрчлөгдсөн бэ гэхээр саяын энэ хэлхэн дээр байгаа хүчтэй өөрчлөгдсөн гэсэн үг. За тэгэхээр ийм байдлаар энэ потенциометр ажилтдаг байна хүүхдүүдээ. За потенциометрийг хэлхэнд энэ тэмдэглэдэг үсэг нь энэ байна шүү. Хувьсах эсэргүүцэл. За потенциометрийн зарим хэлбэрүүд нь энд байна. За бидний сайн мэдгээс гадна бас мэддэггүй ийм хэлбэрүүд байдаг бахнэ. За мэдрэгчүүдийг энд термометр хэмжигдсэн байна. За тэгэнгүүт энд энэ савтаа уснууд байна. За тэгэхээр цэцэг услах төхөөрөмж. За энд ямар мэдрэгч ажиллаж байна вэ гэхээр дулаан болон усны төвшин хэмжих төхөөрөмж гэсэн. Ийм мэдрэгч хийж болдог. За энэ хүүхдүүд мэдэндээ энэ юу лээ? Галын тохиолдол байна тийм ээ. Энэ бол бас мэдрэгч. За энэ хөдөлгөөн мэдрэгч байна. Машин энэ дээгүүр явхад хөдөлгөөн мэдрээд гэрэл явах юм байна. Асах нь шүү дээ. За энд металл илрүүлэгч байна. За металл илрүүлэгчийг хил гайл дээр болон байгууллагууд руу аюултай хүн нэвтрэгээс сэргийлэхээс гадна зэвсэг булцсан мин ч юм уу эсвэл алт илрүүлэхэд илүү төлөвлөгөө ашигладаг байгаа. За энд харанхуй бол харанхуйг мэдрээд гэрэл асах юм байна. Нарыг гэрэл мэдрээд буцаагаад чид маань унтардаг юм эко гэрэл мэдрэгч хийж болж байна. За энд дулаан температур хэмжигч байгаа. За жишээлбэл хил гайл дээр хүний биеийн дулааны хэмжээ гэвэл энэ термометр ашигладаг. За байгууллагын дотор дулаан алдагдал, ханы дулаан алдагдлыг судлахад бас ийм термометр ашиглаж болдог. За мөн лазер метр байгаа. Лазер метр болохоор эндээс лазер тусаад тэгээд зайгаа мэдрээд хэмжилт хийгээд тийм хэмжээтэй байна гэд уртын маань зааж тууцсан метр хэрэглэхгүйгээр лазераар ингэж хэмжиж болдог. За өнөөдрийн хичээл дуслаа. Электрон систем хичээлээ ойлгосноо? Ойлгосон болов уу хүүхдүүдээ? Хэрхэн ойлгосноо? Шалгуулаарай.